Сангийн сайд жавхлан бүгд найрамдах Солонгос улсын шадар сайд болон бүгд найрамдах Солонгос улсын экспорт импорт банкны дэд эрхлэгч нартай уулзаж хавдар судлалын үндэсний төв 2 төслийн техник эдийн засгийн үндэслэлийг эрчимжүүлэхээр тохиролцлоо. За хавдар судлалын үндэсний төв 2-ыг Сонгойрхон дүүргийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж санхүүжилтийн зарим хэсгийг улсын засгийн хөрөнгө оруулалтаар шийдэхээр бас юм а. За харин үлдсэн санхүүжилтийг бүгд найрамдах Солонгос улсын Эксим банкны хөнгөлөлтөө зээлээр хэрэгжүүлэх хүсэлтийг өмнө сангийн амнаас хөргүүлж байжээ. Монгол улс 100 хүнд ногдох хорт хавдрын шалтгаанд нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. 4 нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай шинээр бүртгэгдсэн хорт хавдрын 63.7% нь хожуу үедээ онцлогддог. Монгол улс хавдар судлалын ганц эмнэлэгтээ ачаалал хэд дахин нэмсэн учраас шинээр эмнэлэг барих хэрэгцээ шаардлага үүссэн. Бүгд Солонгос улсын талаас Эксим банкны зүгээс уг төслийг санхүүжүүлэх тал дээр за ийм ерөнхий ойлголтод бол хүрлээ. За энэ хүрээнд Эксим банкнд бид өмнө өсөлтөө илгээсэн. За ингээд одоохондоо бол зээлийн санхүүжилтийн дүн бол тодорхой биш байна. За эхлээд мэдээж техник эдийн засгийн үндэслэлээ маш сайн бэлдэх хэрэгтэй. За эндээс гарах санхүүжилтийн бүх юм бол Эксим банкнаас техник тусалцааны хүрээнд байж болох юм аа гэдэг дээр хоёр талаасаа бол бүр ойлголцлоо. Энэ 10 аймгийн дулааны төслүүдийг ч гэсэн цаашаа хэрхэн яаж амжилттай үргэлжлүүлж дуусгах вэ гэдэг тал дээр ярилцаж бас ойлголцлоо. Бүгд найрамдах Солонгос улсын хөнгөлөлтөө зээлийн хөрөнгөөр манай улсад 5,000 айлын Солонго 1-2 хороолын төсөл, Баянголын аманд 2,007 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байгаа юм а. 2027 онд эхний ээлжийн барилгуудыг ашиглалтанд оруулахар төлөвлөсөн байна. Мөн шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэх, байгаль орчны төв лабораторийн чадхыг сайжруулах төслүүдийн үндсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа явагдаж байна.